Сайнбайцгаана уу. За өнөөдөр та нартай 100 буюу 100 буюу амьсгалын дасгалыг хэвлэлийн булчин идэвхжүүлсэн дасгалтай яаж хослуулж хийхийг тайлбарлаж өгье. За хэдүүлээ хөлөө ташааныхаа харалдаа бүтэн улаар нь байрлуулад эндээс 2 гараа гуйныхаа дотор талаас бариад нурууныхаа үе үеэр матраасан дээрээ зөөлгөн хөвтөе. Толгой буюу хүзөөнийхөө артлыг гой уртаашин сунгаад ташаа буюу бүсэлхийн нурууныхаа үеүүдийг гой төв байрлалд авчирлаа. 2 гараа матраасан дээрээ тавилаа. Амьсгалаа аваад хамраараа амьсгалаа гаргахдаа толгоогоо матраснаас өргөлөө нэгэн зэрэг гарынхаа үзүүрийг үсгээр рүүгээ түлхлээ. За мөрөө айл болох чихнээсээ хол тэгээд доошо дал руугаа буюу ташаа руугаа түлхэж өгнө. За эндээс 2 хөлөө ширээ байрлалд авчирлаа. Хэвлий буюу ташаа маань төв байрлалтай хадгалан ташаагаа урагшаад түлхэхгүй. За эндээс айл болох хүзөөнийхөө артлыг гой уртаашин сунгаад эрүү маань чэйжэн дээрээ хит дарагдахгүй параллел буюу баг зэрэг зайтай байх ёстой. Амьсгалаа авлаа хамраараа 5 удаа амьсгалаа авна хамраараа нэгэн зэрэг гараа 5 удаа дээш доош нь жижигэн хөдөлгөнө. Дараа нь амьсгалаа 5 удаа амаараа гаргалаа мөн ялгаагүй гараа 5 удаа дээш доош нь зэрэг хөдөлгөнө. За энэ дасгалаа нийт 10 удаа давтаж байна. За мөн ялгаагүй дараагийн баг зэрэг агсан төвшнийх нэг хөлөө тэнэлгээд за боломжтой бол 2 хөлөө тэнэлгээд баг зэрэг доошо түлхлээ. Тэгээд мөн ялгаагүй 100 удаа хийх боломжтой. За энэ 2 хөлөө тэгшилсэн дасгал бол жинхэнэ классик 100 дасгал байгаа. Хөлөө буцаагаад хэвлэрүүгээ татаад толгоогоо матраасан дээрээ тавиад нуруугаа амраанд эцэстэнэ. 5 удаа давтамжтай нийт 10 удаа 100 удаа энэ дасгалаа хийх юм. Дараагийн шинэ дасгалаараа уулзлаа. Түр баяртай.